За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гэрэг мэдчихлээ. Тэгэхээр сая манай хэвлэлийн төлөөлөгч маань ярьлаа. Бид сар болгон мэргэжлийн ялтай байгууллагын чиглэлээр хянах шалгалт хийсэн ажлуудыг бас сэтгүүлч та бүхэндээ мэдээлдэг баяа гэж. За ингээд эхний мэдээллийг бол та бүхэндээ бас энэ Монгол улсын нутаг дэвсгэрт олгогдсон хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийтдээ 3287 зөвшөөрлөд олгогдсон байж байгаа. За үүнээс ач холбогдлын хайгуулын 1586, ашиглалтын 1701 тусгай зөвшөөрөл нийт одоо улсын хэмжээнд байна. За байгаль орчин геолог уулуурхайн хяналтын чиглэлээр бид сая зүүн аймагуудад хянах шалгалт 10 сард одоо хийгээд ирлээ. Тэгэхээр зүүн аймаг гэдэг маань Сүхбаатар, Дорнот аймаг мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан одоо хянах шалгалтуудыг гүйцэтгэж нийтдээ бүрддэхүүн бол нэг 70-80-аад одоо улсын байцаагч нар тухайн одоо аймагуудад хянах шалгалтын үйл ажиллагаа явуулсан байж байгаа. За уулуурхайн чиглэлээр одоо хянах шалгалт хийхэд Монгол Улсын шадар сайдын тушаалаар баталсан мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хянах шалгалтын төлөвлөгөөнд одоо тусны дагуу эрсдэл суурилсан хянах шалгалтаар төлөвлөгдсөн объектуудад хянах шалгалтууд явагдсан гэж ойлгох зөв. За үүнд нийтдээ 72 аж ахуй нэгж байгууллагыг хамруулж нийтдээ 1682 зөрчил илрүүлж газар дээр нь 230 зөрчлийг одоо арилгуулад байна. За мөн улсын одоо байцаагчийн хугацаатай албан шаардлага 71-ийг өгч 17 аж ахуй нэгжийн үйлдвэр ажиллагааг төр зогсоож улсын орлогод нийтдээ 452.2 сая төгрөг, за 1.3 тэрбум төгрөгийн торгуул нөхөн төлбөрийн одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байж байгаа. За энэ уулуурхайн одоо салбаруудад хийгдсэн хянах шалгалтаар бол нийтлэг бол олон зөрчлүүд бол илэрсэн. За энд бол нийгмийн хамгааллын чиглэлээр, хөдөлмөрийн одоо хяналтын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр, геолог уулуурхайн чиглэлээр гэдэг одоо маш олон багц зөрчлүүд бол байж байгаа. За үүнд бол геолог уулуурхайн одоо салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин одоо тогтоон олгосноос нийгмийн одоо даатгалын шимтгэлийг дутуудсан, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь заасан хугацаанд нь одоо төлдөггүй, нийгмийн даатгалын шимтгэлийн хоримтлагдсан өрийг одоо бүрэн барагдуулж ажиллахгүй байгаа ийм одоо зөрчлүүд байна. За мөн дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагаа төслийн хүрээнд тогтмолж байгаагүй, туслан гүйцэтгэгч болон гэрээд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж одоо ажиллахгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, мөн байнгын одоо ажлын байранд хөдөлмөрийн гэрээг одоо хугацаатай байгуулдаг. За ажилтнуудыг илүү цагаар ажиллуулж, илүү цагийн хөлсийг одоо бодож олгодоггүй. Ажил албан тушаалын жагсаал багтааж мөрдөөгүй, ажлын байрны одоо тодорхойлт, хөдөлмөрийн одоо норматив үнэлгээ, үндсэн цалингийн сүлжээ, жишг шагнал урамшуул олох одоо журмыг бол босруулж мөрдүүлээгүй. За хөдөлмөрийн одоо аюулгүй ажиллагаа мөн ил дал дуурхайн одоо аюулгүй ажиллагаануудыг бол зөрчсөн ийм одоо хөдөлмөрийн чиглэлээр зөрчлүүд бол одоо гарсан. За газрын тосны бид Дорнот аймагт одоо нийтдээ 14 аж ахуй нэгжид одоо хянах шалгалт хийсэн. Хамгийн томоохон одоо хянах шалгалтын одоо зөрчлийг илрүүлсэн объект бол Петрочайна Дачин тансаг байгаа. За үүн дээр одоо үндсэндээ 1 тэрбум төгрөгийн одоо арга хэмжээ авагдсан. За үүн дээр бол одоо өөрийн үйл ажиллагааны шаардлагах бараа ажил үйлчлэгээ худалдан авах, туслан гүйцэтгэх сонгохдоо Монгол улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй нэгжид тэргүүн ээлжинд бол давуу хэрэг олгодоггүй. Газрын тос олборлох ажиллагаатай холбогдох одоо бичиг баримтуудыг англи, хятад хэлээр одоо хөрвүүлсэн байж байгаа. Энэ бол монгол хэлээр одоо байна гэсэн энэ хуулийн залтыг бол зөрчсөн. Хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгийг Монгол улсад одоо бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээ санхүүгийн тайланд ил тод одоо нээлттэй байна гэсэн мөөнийг бол зөрчсөн. Мөн Монгол улсад одоо бүртгэлтэй Монгол банкаар гүйлгээ дамжуулж явах ёстой байтал бүгднээ одоо хятад улсын Bank of China-гаар гүйлгэж байгаа ийм одоо зөрчлүүд бас бий. Байгаль орчныг одоо нөхөн сэргээ хөргөө бүрэн гүйцэд биелүүлэх
хайгуул ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгааны мөнгөн хөрөнгийг тухайн жил бүрийн төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд одоо байршуулж авах ёстой. За энэ одоо мөнгийг байршуулаагүй гэсэн. За мөн газрын тосны асуудал иргэсэн төрийн захааны байгууллагууд байгаль орчны нөхөн сэргээлт хайгуул ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол одоо мэдээлж явах ёстой. Энэ одоо мэдээлүүдийг өгөөгүй. Мөн газрын өөр ашигтай зохистой ашиглах хамгаалах эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх газрын төлөв байдал чанарыг одоо дордуулахгүй байна гэсэн энэ асуудлууд бас хөндөгдөж хөрс илэгдэх хэвдэр хуурайших бохирдох дороодгоо сэргийлэх арга хэмжээг авч ажиллаагүй гэсэн. За мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол болон гадаад ажилчдыг нийгмийн одоо даатгад хамруулгүй ийм одоо томоохон зөрчлүүд байгаа. За энэ одоо зөрчлүүдээр бол нийтдээ 700 гаруй сая төгрөг бол одоо нөхөн төлбөр тавигдсан байж байгаа. За ашигт малгын тусгай зөвшөөрөл эзэмших одоо олон аж ахуй нэгжүүд бий. За ялангуяа Сүхбаатар аймагт бол одоо нүүрс, жоншны уурхаанууд нэлээдгүй байгаа. За Дорнод аймагт бол одоо нүүрсний уурхаан, алтны одоо уурхаанууд бас нэлээдгүй бий. За энэ уурхаануудын үндсэн одоо үйл ажиллагаанд гарч байгаа зөрчлүүд бол уурхаан одоо олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд нь бол батлагдсан тэзүү уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулах, зураг төсөл тусгасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. За хугацаа дууссан ашиглалтын шаардлага хангахгүй химийн бодисыг ашиглаж байгаа. За аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилддаг. Нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй. Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэхгүй байгаа. За мөн уулын ажлын тайлан төлөвлөгөө ашигт малгуулын нөөц ажлын төлбөр тайлан мэдээгээр одоо төрийн захааны байгууллагууд хөргөлдөгөө гэсэн ийм одоо орлого зөрчлүүд бол гарсан. За ингээд бол нийтдээ 2 аймгийн хэмжээнд бол нийт тэрбум 800 гаруй сая төгрөгийн зөрчил дутагдлыг одоо бид илрүүлж арт буюу торгол одоо нөхөн төлбөрүүдийг тавьж ингэж явж байна. Одоогийн байдлаар бол барагдуулалт нэг 50 гаруй хувьтай явж байгаа. Ингээд албан шаардлага бид хугацаатай өөрөө даалгавар, за бичиг баримтын одоо бүрдүүдийг бүрэн болгох, за мөн одоо усны гэрээ дүгнэлтүүдийг бол гаргуулаагүй. Аймаг орон нутагт төлөх ёстой газрын төлбөр, усны төлбөрүүдийг бол гүйц төлөөгүй байгаа юм зөвчлүүд мөн одоо буруу ботсон, багаар ботсон, хэтрүүлж ашигласан усан дээр одоо төлбөр тавихгүй байгаа зэрэг олон нийтлэг одоо зөвчлүүд бол байгаа гэдэг бас энэ дашин хэлэх юм зүйтэй. Ингээд 200 аймагуд явсан хянах шалгалтын үйл ажиллагаар бол энэ зөрчлүүдийг бол газар дээр нь арилгуулж, за зарим одоо урт нартай хуультай холбогдуулан гол их мөрний усны одоо голдрол ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бол бид бүр мөсөн зогсоож, зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бол лицензийн боловсруулах юм саналуудыг бол хөргүүлэн ажиллаж байна. За одоо тэгээ та бүхэндээ үйлдвэрлэлийн бас бусадтай холбоотой ганц нэг мэдээлүүдийг бас хэлхэн зүг байх гэж ингэж бодож байна. За нийтдээ 2019 оны байдлаар энэ оны байдлаар ярьж байгаа шүү. Үйлдвэрлэлийн осолд нийтдээ 230 хүн өртөж 35 хүн өнөөдрийн байдлаар нас ороод байгаа. За тэгэхээр энэ асуудалтай холбогдуулаад хэлэхэд бол за 35 хүн нас орж 103 хүн хөнгөн бэртсэн. За 92 хүн бол хөнгөн гэмтсэн. За нийт ослын 24% нь бол уул уурхайн салбарт, 12.2% нь бол барилгын салбарт, 9.6% нь бол бохир ус зайлуулах цэвэрлэх байгууламжид одоо гарсан ийм ослууд байгаа. За ослын тоо нас баралтыг одоо та бүхэнд бол салбараар нь одоо сая би хэлж танилцууллаа. За мэдээж та бүхэн бол мэдж байгаа байх тийм ээ. Хамгийн сүүлийн үеийн одоо ослууд гэх юм бол Хүннээ компанидэр одоо асуулсан нэг хүний нас орсон хүний асуудал байгаа. Дорногов аймагт одоо болсон бас отоол дээрээс машин одоо унаж нас орсон юм осол 3 дугаар захиргааны станцтай бас захиргааны одоо шоунд зохиолж одоо нас орсон гэдэг энэ асуудал байгаа шүү дээ. За энэ үйлдвэрлэлийн ослын зонхлох одоо шалтгааны харьцуултнууд одоо их олон янзын юмуд байж байгаа. Унах, бүдрэх, халтрах, эд зүйл тавчуулагдах, хортой бодис, цацрагийн идэвхийн одоо нөлөөнд өртсөн, унаж байгаа эд зүйл зохигдсон,
эд зүйл дээр одоо гიშгэх, эд зүйл зохигдох, за бусад одоо гэсэн ийм зүйлүүдгүй. Ер нь Ослын одоо гарах болсон гол одоо хүчин зүйлүүд мань ер нь юунаас болоод одоо гараад байна вэ гэдэг асуудал бид мэргэжлийн хяналтын байгууллагаас өндрээд бол хийж үтсэн байж байгаа. Ажил олгогчид байгууллагын онцгой нөхцөл байдал одоо тохирсон дүрм журам стандартыг батлуулж үйл ажиллагаанд бол мөрдөхгүй байна. За одоо байгаа журмын хэрэгслэнүүд одоо дотоодын хяналт шалгалт бол дутууд удмаг байгаа. За ажиллагчдын хүний амьнаас эрүүл мэндэд ноцтой аюултай ажлын байранд хамгаалтын болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр одоо ажиллаж байгаа. За энэс болж одоо голдуу ослууд маань гараад байгаа. За мөн хязгаарлагдмал орчны агаарын найрлагад бол хэмжилт ерөөсөө хийдгүй. За үүнээс болж одоо гарсан энэ томоохон ослууд бас үүнтэй холбоотой. За ажлын тусгай хувцас шаардлагатай хамгаалах хэрэгслэр одоо бүрэн бүтэн байдлыг хангадаг. За ялангуяа аюултай хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа үед бол аюулгүй ажиллагааны дотоод хяналтыг тогтмол тавихгүй байгаа нь осол гарахад бол олон одоо нөлөөлсөн гэж манай байгууллагаас үзэж байгаамаа. Тэгээд одоо та бүхний бас асуултанд дараад нь хариулъя. За манай хоёр хэлцэн дараа босоод одоо асуултуудаар хариулах хаа. За. За засгийн газрын 62 дугаар тогтоол гарч хэрэгцэнтэй холбогдуулна нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт агарын чанарын хяналтын хилцс гэж 12 хүний бүрэлдэхүүнтэй за хэлцээ ахлах эцсийн дарагтайгаа нийт 14 хүний ингэж бүрэлдэхүүнтэй хэлц байгуулагдсан ажилласан. За энэ хугацаанд зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхийн нүүрсний хэрэглээг хязгаарласан засгийн газрын тогтоолын хүрээнд агаар бохирдуулагч их үүсвэр ашиглагч 5365 эдийн аж ахуй нэгж байгууллага шахмал түлшний 6 үйлдвэр ахуйн зөө худалдан борлуулахыг хоригдсан 103 зах за мөн худалдааны төвүүд налах дүүрэх нүүрс олборлагч 54 иргэн аж ахуй нэгжид хэн шалгалт хийж нийт 148 сая 850 мянган төгрөгийн торгуулийг тавьж зөрчлийг арилгуулан ажилласан. За мөн энэ хугацаанд дээрх гарсан зөрчилтэй холбогдуулаад улсын байцаагчийн 2190 албан шаардлага мэдээлэл хөрвөл бэлтгийг тооцсон ажилласан. За үүний үр дүнд 1080 объектыг яндаг буулгуулж цахилгаан халаагуур чилжүүлж шаардлага хангахгүй агаарын чанарын бүсийн дэглэм дөрчсөн 1561 объектын зургийг буулгах, зогсоох, сайжруулсан зурхаар солих арга хэмжээнүүдээр авч ажиллаа. За мөн энэ засгийн газрын тогтоолыг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод автоеврын шалган бүртгэх товчоодоор түүхийн нүүрс нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллах арга хэмжээний хүрээнд байнгын ажиллагаатай дөрвөн хяналтын цэгийг шинээр байгуулсан. За байгууллага түүнд бол 24 улсын байцаагчийг нэмэлтээр ажиллуулах юм 24 улсын байцаагчийг шинээр авсан байгаа. За эдгээр объект нь бол эмээлт, өлзийт, баруун турун, морингийн даваа, гүнд, надаах, тэрэл, тахил зэрэг одоо 7 төвчөнд 2015 оны 19 оны 5 сарын 15-наас түүхийн нүүрс нэвтрүүлэхгүй засгийн газрын тогтоолтой холбогдуулан хяналт тавьж за энэ оны 10 сарын 29-ний байдлаар нийт 26547 автомашинд үржлэг шалгалт хийж 142 автомашинаас 3250 тонн түүхийн нүүрс за 20 жижиг тэргээр буюу суудлын автомашинаар тээвэрлэжсэн 168 шуудаа түүхийн нүүрсийг хураан авсан. За мөн Төв аймгийн Түнхэл тосгоноос лабораторийн шинжилгээний бичиггүй, хаяг шишиггүй 500 шахмал түлш, өрцөн түлш зөвшөөрлгүй нэвтэрж байсныг бол илрүүлж 350 мянган төгрөгийн торгуул оногдуулж тэр түлшийг нь буцаасан байна. За агаарын чанар сайжруулах бүсэд зөвшөөрлгүй түүхийн нүүрс хэрэгжилж байгаа талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дээр 70 12 80 12 утсаар бид байнга дуудлан
аван ажиллаж байгаа. За хүүхдийн үйлрэл эхэлсэнтэй холбогдуулаад одоогийн байдлаар 38 дуудлага ирсэн. За тухайн бүрдэнд одоо шалгалж 24 зөрчилд нь 11 сая 500 мянган төгрөгийн торгуул оногдуулан ажиллаж байна. За шахмат хүчтэй холбогдуулаад та бүхэнд өмнө мэдээлжсэн. Өнөөдөр Монгол улсад итгэмжил авсан геологийн төв лаборатори, ашигт малтгын газрын төв лаборатори, гайлын лаборатори, за үндэсний аюулгүй байдал, үндэсний лаборатори дэргэдэх цацрагийн хяналтын лабораториуд бид шинжилгээ мөн хим технологийн лабораторид бид энэ түүхийг бид шинжилүүлсэн. За эдгээр хариунууд бол өнөөдөр Монгол улс мөрж байгаа стандартын шаардлагыг хангаж байна гэдэг хариу гарсан. За онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн байгууллагын шинжилсэн шинжилгээний үзүүлэлтүүдийг баталгаажуулах үүднээс зарим улсуудад энэ дээж болон барьцалдуулагчийг хүргүүлсэн байгаа. Түүхийд түлш барьцалдуулагч гэдэг бол хүргүүлсэн. За өнгөрсөн 5 дахь өдөр Оросын улбаны улсын Москва хотын элчин сайтын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байралтай Бюро Veritas Rus компани Регион Север-Запад лабораторид бол шинжилүүлсэн шинжилгээний дүн бол бидэнд хүрэлцээсэн байгаа. За энэ шинжилгээний хариугаар бол Монгол улсад мөрдөж байгаа 56-79-2019 стандартын шаардлагыг бол зохио төвчөнд хангаж байна гэдгийг хариу ирсэн. Эдгээр хариуг бол бид өөрсдийнхөө дотоодын лабораторид шинжилсэн шинжилгээнүүдийн хариутай дүүж үзэхэд бол ижил төвшөнд гарсан байна. За мөн энэ стандартаас гадна бид элементийн шинжилгээний дүнг мөн Оросын улбаны улсын лабораторид шинжилүүлсэн. За энэ дээр мөн шаардлагын төвшөнд бол гарсан. За урд нь Монголд үзэж байгаагүй чөлөө төхөөлтийн зэрэг гэдэг юм бид тодорхойлуулсан. Энэ тодорхойлолтоор бол чөлөө төхөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний когсчих үзүүлэлтийн зэрэг юм аа. 1-9 хүртэл зэрэгтэй байдаг. Шинжилгээгээр чөлөө төхөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлтээ гарсан. Энэ нь когсчих зэрэг баг эрчим хүчний нүүрс байна. Ахуйд хэрэглэж болно гэсэн ийм хариу Оросын улбаны улсын лабораториос ирсэн байгаа. За мөн химийн найрлагыг үзүүлсэн. Химийн найрлаган дээр газрын гадаргад байдаг шавар шохоо зэрэг элементийн найрлагууд оршин байна. Өөрөөр хэлэх юм бол газрын гадаргад оршин байдаг элементүүд байна гэдэг. Ийм лабораторийн шинжилгээний хариуг онцгой байдлын ерөнхий газраас дамжин манад ирсэн. Одоо бид энэтэй холбогдуулаад улсын байцаагчийн дүгэл гаргаад нийслэлийн онцгой комист бид хүргүүлсэн. Зам үндэсний аюулгүй байдал холбогдох газрууд нь бид хүргүүлсэн байгаа. За өнөөдөр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар дээр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб байрлаж байгаа. За мөн дүүргүүд дээр нийслэлийн онцгой комиссийн шийдвэр гаргаж дүүргүүд дээр штабууд байрлуулан одоо ажиллаж байгаа. За өнөөдрийн яг байдлаар өссөн дүнгээр 300 өрхийн 708 иргэн одоо угаарын хий тордлоо гэдэг мэдээлэлд ирж бүртгэгдсэн. За үүнээс 389 насан турсан 319 нь одоо хүүхэд гэсэн мэдээлсэн байна. За өнгөрсөн шөнийн байдлаар 2 дуудлага ирлээ. 7 хүн 2 дуудлагын 3 нь насан турсан 4 нь хүүхэд гэж үзсэн. Ингээд бид нар агарын бохирдлоо тэмцэх газар гэж нийслэлийн цагдаагийн дэргэд юм агентлаг байдаг. За агарын бохирдлоо тэмцэх газрын сүүлд өгсөн мэдээлэлээр өнөөдөр түүхийн нүүрс түлхийг зөвшөөрсөн хороодынхаа иргэдийг айл өрхийг хасаад өнөөдөр нийт сайжруулсан төлөгчдөө 187 өрх байна гэдэг тоо бидэд өгсөн. Тэгвэл энэ 187 өрхөд дээр сайжруулсан төлшийг бол 99.8% нь ямар нэгэн угаарын гомдол чирэгдэлгүй өөртөө аюулгүй байдлыг хангаж хэрэгжилж байна гэдэг бид нар тоо өнөө өглөөний бид ирсэн нийт дуудлага бид хоёулж үзэхэд ийм дүн гарсан. 187 өрхийг 99.8% нь хэрэгжилсэн.
187 мянган өрхий чинь 300 өрхөн одоо хорлого ямд хийсэн байна. Тэгэхээр цаана нь 0.16 буюу 0.2% нь хэрэглээ болон 100 ямдангийн аюулгүй байдлаас олж угаарын хий давтах юм асуудал үүсэж байна гэдэг ийм байж байгаа. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний асуудлыг гадаадын лабораторид тэмцэлэн лаборатори шинжилүүлсэн үзүүлэлт болон дотоодын лаборатори шинжилсэн үзүүлэлттэй гэхэд бол шахмал түлш бол айл өргөд бол аюулгүй байдлаа хангаад бол хэрэглэхэд бол боломжийн байна гэдгийг бол мэргэжлийн албан байгууллагаас дүгнж байгаа. Энэ дүгнэлт маань ч гэсэн хэрэгжилж байгаа айл өргийнхөө одоо энэ саяны минийар хэлсэн статистик тоотой дүүж үзэхэд бол батлагдж байгаа маа гэж хэлсэн. За баярлалаа. Энэ мэдээлэл хийчих дараа нь сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мэргэжлийн албан ерхий газрын эрүүл мэндийн хяналтын чиглэлээр бас 2 чиглэлээр мэдээлэл өгөхөөр та бүхэнд бэлтгэж хүргэж байгаа. Эхний асуудал бол саяхан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг Саншайн хотом гарсан энэ усаар дамжсан халдварын талаар 2 дугаарх нь хичээлийн шинжилгээ гэсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүнгээс мэдээлэл өгөхөөр бол ирсэн байна. За Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайн виллаж хотгонд 10 дугаар сарын 10-ны өдөр бас энэ хүмүүс гүйлгэж суулгасан мэдээллээр аваад мэргэжлийн албан байгууллагаас бас энэ хяналт шалгалтын ажлыг хийж эхлүүлсэн. За өнөөдрийн байдлаар биднэрт байгаа мэдээлэлээр нийтдээ халдвар төвчсөн судлалын үндэсний төвд 400 гаруй хүн бодвол эмнэлэгт халдвар төвчсөн судлалын үндэсний төвд тус хотхоноос хандаж үзүүлсэн. Үүнээс 382 хүнд энэ суулгалт халдварын шинж тэмдэг илэрсэн. За үүнээс 48 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч халдвар төвчсөн судлалын төвд хэвтэж эмчилүүлсэн ийм дүнтэй байгаа. За өнөөдрийн байдлаар хүмүүсийн биеийн байдал идгэж 2 хүн эмнэлэгт байгаа, бусд хүн эмнэлгээс гарсан гэсэн мэдээлэлтэй байгаа. За мэргэжлийн албан байгууллагаас мэдээлэл авсантан даруйд бол энэ хоолны энэ хордлого халдварын шаталгаа нөхцөлийг тодорхойлох зорилгоор тус хотгонд ажиллаж үслэг шалгалт хийсэн. Энэ уснаас шалтгаалсан халдвар байх магадaltaй байсан учраас манай байгууллага шинжилгээ дээждэг бол маш олон цагаас олон удаагийн давтамжтай авсан. За шинжилгээний дүнгээр энэ ундны ус буюу тус хотгон нь энэ хэсгийн усан хангамжтай хотгондоо гаргасан худгаас усаа хангадаг байсан. За энэ худгийн ус бол нянгийн бохирдолттой манайхны ярьдаг E. coli O157 H7 гэсэн эмгэгч төрүүлэгч нянгаар бол бохирдлогдсон байсан нь бол тогтоогдсон. За үүний дагуу тус хотгоны ус хангамжийн худгуудын үйл ажиллагааг зогсоолцож ус угийн удирдах газар та хамтран энэ цэвэр усаар хотгоны иргэдийг тасралтгүй хангах арга хэмжээ авсан. За үүний хүрээнд бас энэ ус хадгалах сав хэрэглэгчид очиж байгаа усны шугам хоолойг бол халдваргүйцэтгэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж үүнд бол хяналт тавьж ажилласан. За халдваргүйцэлт хийж дууссаны дараа мэргэжлийн албан байгууллагаас бас тодорхой давтамжтай холоорын үлдэгдэлд хяналт тавьж, за холоорын үлдэгдэл Монгол улсын энэ ундны усны стандартад нийцсэний дараа 19 цэгээс шинжилгээ авч лабораторид хөргүүлсэн. За энэ хооронд бол хотгоны иргэд бол нөө зөөврийн усан хангамжаар хангагдчихсан. За шинжилгээний хариу гарсан, өнгөрсөн 5 дахь өдөр гарсан байгаа. Шинжилгээний хариугаар энэ ариутгал халдваргүйцэлт хийсэн ус нөөцлөх сав болон хэрэглэгчдийн төвшөнд авсан шинжилгээгээр уг ус нь бол нянгийн бохирдлгүй Монгол улсын мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангасан гэсэн ийм дүн гарсан. Үүний дагуу тус хотгоны оршин суугчдын ус хангамжийн ундны асуудлыг бол тавьж хангах асуудлыг дүгнэлтийг гаргаж олбогдох байгууллагад хүргэснээр одоо тус хотгоны иргэд бол цэвэр усаар бол хангагдаад явж байгаа.
Цааш давхрах хэмжээний саналуудыг бас мэргэжлийн хяналтын байгууллагаас олон байгууллагуудад хөргүүлж ажиллаж байна. Одоогийн байдлаар тус хотхон төр холболтоор төвийн системд холбогдсон байгаа. Цааш иргэдийг найдвартай усаар тасралтгүй хангах асуудлуудыг шийдвэрлэх талаар мэргэжлийн хяналтын ерхий газрын даргын гарын үсгтэй албан бичгийг Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссийн захирагч Амар сайхан даргад бол хөрвүүлсэн. Ийм ажлууд яг энэ төвшөнд бол хийгдэж байгаа. За өвчлөлийн мэдээнээс авч үзэхэд энэ 10 дугаар сарын 20-оос хойш бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд дахиж энэ тус хотгоны оршин суугчдаас энэ гидсний суулгалт халдварын тохиолдол халдвар төвчин судлалын үндэсний төв бүрдэгтэйгүй хордлого бол халдвар бүрэн зогссон байна гэсэн дүгнэлтэд хийсэ хүрсэн. За энэ хяналт шалгалтын явцад Монгол Улсын шадар сайдын баталсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тушаал байдаг. Энэ тушаалын хүрээнд халдвар төвчин судлалын үндэсний төв мэргэжлийн хяналтын ерхий газар нийслэлийн онцгой байдлын газартай хамтарч бол тухай үед бол эрсдлийн үнэлгээ хийж ажиллаж исэн. За энэ эрсдлийн үнэлгээний дүн эхний 2 удаагийн эрсдлийн үнэлгээгээр бол өндөр эрсдэлтэй төвшөнд байна гэж гарч ирсэн бол энэ усны шинжилгээ гарч хэрэглэгчид ус тавьсны дараа дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. За ингээд цаашдаа бол мэдээж эрсдлийг бууруулах арга хэмжээг энэ Улаанбаатар хотын засаг захиргаанаас аваад явбал энэ төвлөрсөн төвийн системд холбож сны дараа бол энэ эрсдэл буурах бол магадaltaй гэсэн ийм дүн та бүхэнд танилцуулж байна. За дараагийн асуудал мэргэжлийн хяналтын ерхий газраас Монгол улсын хэмжээнд энэ хичээлийн шинжилгээ гэсэнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийсэн. Энд нийтдээ ерөнхий боловсролын 492 сургууль 391 цэцэрлэг хамрагдсан. За энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа болон хоол үйлдвэр үйлчилгээний чиглэлээр бол хяналт шалгалтанд хамрагдсан байгаа. За хяналт шалгалтаар бол нийтдээ 2400 гаруй бол зөрчлийг илрүүлж, за зөрчлийг газар дээр нь 60 орчим хувийг нь бол арилгаж үүсч болох эрсдлээс бол урьдчилан сэргийлж ажилласан байгаа. За зөрчлийг арилгуулахаар нийтдээ 433 заалттай 69 улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг даалгаврагч гүйцэтгэлд бол хяналт тавьж ажиллаж байгаа. За илэрч байгаа зөрчлүүдээс би онцолж та бүхэнд хэлэх нэг зүйл бол энэ ерхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багш нар хичээлийн шинжилгээ эхлэхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу яг энэ эрүүл мэндийн сайдын энэ худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах А145 гэх тушаал байдаг. Энэ тушаалаас 1-5 дугаар ангийн багш нар бол сүрээгийн үзлэгт хамрагдах ёстой байдаг. За энэ шалгалтаар нийт шалгалтанд хамрагдсан багш ажилчдын 20 орчим хувь нь бол энэ хичээлийн шинжилгээ эхлэхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байсан нь бол энэ хяналт шалгалтаар тогтоогдож, за энэ хяналт шалгалтын явцад бол энэ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж бол ажилласан. За ер нь бол сүүлийн 5 жилд гарсан хоолны хордлого халдварын мэдээгээр нийтдээ бол нэг 55 удаагийн дэгдэлт гарсан байдаг. За үүний 58% нь бол энэ хүүхдийн байгууллагад гарсан гэсэн статистик байгаа. Тэгэхээр энийг бас мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллаж байгаа ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтэй бас тодорхой хэмжээг нь бол холбож авч үзэж байгаа. Яагаад гэвэл үзлэг шинжилгээнд хамрагдаагүй хуурамч дэвтэртэй худалдаж авсан өөрөө шинжилгээнд ороогүй байдлаар энэ хоол үйлдвэр үйлчилгээнд оролцож байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар ням тэгж байсан тохиолдолд энэ хоол хүнс бохирдох түүгээр дамжиж хүүхдүүдэд хоолны хордлого халдвар нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм төр зураг харагдсан. За үүнтэй холбогдуулаад мэргэжлийн хяналтын байгууллагаас сая өнгөрсөн энэ сарын 8-нд нийслэлийн төрийн болон хувийн хөвшлийн бүх сургуулиудыг оролцуулсан бас энэ хурал хийж мэдээллийг өгсөн байгаа. Энд нийтдээ 1200 орчим сургуулийн захирал, тогооч, эмч нар бол оролцсон. За энэ дээр зөвхөн боловсролын байгууллагын зүгээс
өнөөдөр энэ эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэг шинжилгээнд анхаарах ёстой байна. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалаар сургуулийн тухай эрүүл мэндийн байгууллагатайгаа гэрээ хийгээд сургууль цэцэрлэг эхлэхээс 30 хоногийн өмнө бүх багш нарыг энэ эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэг шинжилгээнд амруулах ёстой байдаг. Шалгалтаар ерөөсөө яг 9 сарын 1 гэхэд бол нийт багш нарын 20 орчим хувийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан ийм дүнтэй гарч ирсэн. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулаад аваад үзэхээр сургуулийн багш нарын амралт дуусаад 9 сарын 20-нд залгуулж болоод орж ирдэг энэ бэлтгэл ажлыг хийдгүү ийм зөрчил байгаа. Эрүүл мэндийн байгууллагатайгаа гэрээ хийдгүү, хугацаагаа тохирдгүү, зохион байгуулалтаа хийдгүү улмаас энэ эрүүл мэндийн байгууллагуудад ачаалал үүсгдэг, яг хугацаанд шинжилгээний үнэн бодиттой байх магадлалыг бууруулдаг, өөрснөө бухимддаг эрүүл мэндийн байгууллагын ачааллыг ийм олон сөрөг үр дагавар үүссэн. Ийм учраас мэргэжлийн албан байгууллагаас эрүүл мэндийн байгууллага, сургуулийн удирдлага, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, нийслэлийн боловсролын газар зэрэг хүмүүсийг хооронд нь уулзуулж энэ дараа жил бол энэ бэлтгэл ажлыг маш сайн хангаж ажиллах талаар бол чиглэлүүдийг өгч ажилласан ийм зүйлүүдийг хэлэх байна.